тэгэхээр бүгдээрээ хурлынхаа энэ хэсгийг эхлүүлцгээе. За хиймэл оюун ухаан. Цахим дижитал захимжуулалт ба ногоон шилжилтийн макро үр дагавар гэсэн сэдэв байгаа. Энэ сэдэв бол монголчуудад одоо нэлээд ач холбогдолтой хамааралтай сэдэв. Монгол улс бол жижиг бахан хүнтэй, томоохон газар нутагтай, баялаг байгалийн нөөцтэй. За мөн инновац бол технологи маш хурдан одоо нэвтрүүлэх ийм дасан зохицох чадвартай ийм улс юм. Үүний зэрэгцээ Монгол улс нь бол сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй бөгөөд ногоон шилжилт хийх одоо үүрэг амлалтаа авч ажиллаж байгаа орн юм. За нүүрсийг экспортлох замаар одоо олж байгаа орлого нь орлогын томоохон хэсгийг бол бүрдүүлж байдаг юм аа. За ингээд гол илтгэгч нараа тайзан дээр урьж байна. За тэгэхээр би маш үр дүнтэй одоо их сайхан нарийн ширийн мэдээлэл гаргаж өгч чадсан ийм хурлын хэсэг байх болно. Ингээд эрхэм хүндэт панелистуудаа бол талархал илэрхийлье. За илтгэгчдийн маань бол эхний ээлжинд Асия Костанян гэдэг илүү сайн бодлого хэмээх төслийн ахлах эдийн засагч байгаа. За мөн Райкун Чун гэж байгаа. За энэ бол банкын мөн илүү сайн ирээдүйн төлөө сангийн удирдах зөвлөлийн гишүүн байгаа. За мөн Матилда де Моска бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн одоо Монгол дахь суурин зохицуулагч байгаа. Дээр нь нэмээд мөн цахимаар бол оролцож байгаа хүн бол Саднандо Муханди гэж хүн байгаа. Дэлхийн санхүүжилт болон технологийн сүлжээ хэмээх байгууллагын одоо гол ийм төлөөлөл бас оролцож байгаа. За тэгэхээр илтгэгчид нараа бас товчхон танилцуулна хэмээн Асиан Костанянаас бол их үйл ажиллагаа хийлээ. За гол үндсэн эдийн засагч бөгөөд бол макро эдийн засгийн загварчлал, за мөнгөний болон одоо төсвийн одоо санхүүжилтийн чиглэлээр судалгаа хийж байсан. За тэрээр бол бодлогын бүтэц тогтолцоог боловсруулах, за хяналт шинжилгээ явуулах арга хэрэгслийг боловсруулах, за загварчлалын арга барилыг хэрэгжүүлэхдээ бол төв банк болон боловсруулах улсад байгууллагуудаа хамтарч ажиллаж байсан туршлагатай. За мөн бол зөвлөх үйлчилгээ явуулах, за мөн загвар боловсруулах, төвшний үйл ажиллагааг институцийн түвшинд боловсронгуй болгох, орчин үеийн арга барилыг ашиглан макро эдийн засгийн бодлогын түн шинжилгээний энэ зарчмыг одоо нэвтрүүлж ажиллаж байгаа. За макро эдийн засгийн сургалт мөнгөний бодлого загварчлалын чиглэлээр бас сургалтаас явуулдаг. За тэрээр мөн сүүлийн үед болон олон улсын валютын санд бол ажиллах болсон. За Армян улс. За түүний хийж байгаа ажилд бол мөнгөний болон одоо төсвийн загварчлал, за мөн төв банкны элдод байдлын индекс зэргийн ажлуудын хүрээнд бас ажиллаж байсан туршлагатай. За Матилда де Моска бол танилцуулж байна. За тэрээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн албыг бол 2023 оны 9 сараас эхэлж ажиллах болсон. За мөн бүгд найрамдах Узбекистан улсад за 2019-с 2023 онд бас ажиллаж байсан. За тэрээр энэ хугацаанд бас тэрээр Истанбулын бүсийн түвшний төвд за Европ болон бус Азийн бүс нутгийн одоо асуудлыг хариуцсан ажиллаж байсан. За энэ хүрээнд бол тухайн улсад бол төслийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан. Туркд мөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэд суурин төлөөлөгч, мөн Молдовт ажиллаж байсан, мөн Жоржид бол суурин төлөөлөгчийн туслахаар бас ажиллаж байсан. За мөн Ракунчуг бас танилцуулъя. За тэрээр болох тэр банкын ирээдүйн төлөө хэмээх байгууллагын сангийн дох зөвлөлийн гишүүн. Дэлхийн эрчим хүчний үнийн асуудал хариулсан бол дэлхийн түвшний үйл зөвлөлийн гишүүн байсан. Өөр амьсгалын өөрчлөлтийн бол шин санаанчлагын төв мөн энэ чиглэлд Ташкентд бас ажиллаж байсан. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагын хүрээнд өөр амьсгалын өөрчлөлтийн эсрэг бас тодорхой арга хэмжээнд бол үр дүнтэй ажилласны улмаас бол тодорхой Нобелийн шагнал авч байсан. За ЮНЕСКО-ны хүрээнд ажиллаж байсан. За мөн Солонгост бас ажиллаж байсан. За мөн гадаад харилцааны сайдаар бас ажиллаж байсан туршлагатай байна. За тэгэхээр бүх одоо илтгэгч нар маань бол бас 10 минутын хугацаанд бол тодорхой одоо
үг хэлж ингэж оролцоод тэгээд үүнийхэн дараа за панелистуудаас асуулт тавьж хариулт авч ажиллах болно. Үүний дараа за эрхэм оролцогч нартай зориулан микрофоныг нээж асуулт хариултын хэсгийг эхлүүлнэ. За ноён Мухади та биднийг сонсч чадж байна уу? За сонсч чадж байна. Цахимаар оролцож байгаа ноён Мухандиг одоо урьж байна. За дэлхийн одоо санхүү технологийн одоо сүлжээ хэмээх байгууллагын бас гол одоо гүйцэтгэх одоо ахлах юм удирдлагын төлөөлөл байгаа. За хэлцүүлгүүд нүүлэх, за зөвлөг үйлчилгээ явуулах, захимжилтын чиглэлээр бол зөвлөг үйлчилгээ явуулж байсан туршлагатай. За Сингапурын бол валютын чиглэлийн ерөнхий байгууллагууд бол санхүүгийн инновацийн одоо дэлхийн одоо зангилалт байгууллагууд дэмжиж ажиллаж байсан. Сингапурын Fintech фестивальд бас дэмжлэг үзүүлж санхүүгийн технологийн зарим sandbox хэмээх зарим шийдлүүдийг бол гаргаж ажиллаж байсан. Төр хувийн хөвшилд ажиллаж байсан туршлагатай. Ялангуяа City Group-д бол удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай. Мухаммед бол энд бол нөлөө бүхий дуу хоолойгоо өргөж энэ тодорхой энэ чиглэлийн зорилт хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан. За Асио Кастанянаас бас эхлэе гэж бас бодож байна. Can you show the presentation? Okay. Good afternoon, everyone. Сайн байцгаана уу? Бүгдээр нь мэдчилж байна. За юуны өмнө урилга хургуулж намайг оролцуулж байгаа маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэндээ бол нэр төрийн хүрэлцэн гэж оролцож байгаа нэр төрийн хэрэг юм. Энд ярилцсан хэлцэгдэж байгаа сэдвүүд одоо бүгд одоо маш чухал сэдвүүд байлаа. Okay, my presentation is called За миний илэрхийлэл болох дээр бол арга барилаа огцон өөрчлөх ялангуяа хиймэл оюун ухааны 90 үед тэнхээ барсан байдлаас тэнцвэрт байдал руу шилжих гэсэн асуудал байна. Арменийн бол төв банкч та нар мэднэ. Армени бол жижиг бол нээлттэй эдийн засагтай ийм улс орн байгаа. За тэгэхээр Арменийн төв банктай хамтран бол тодорхой сүүлийн хэдэн жилүүдэд төсөөлөл хэрэгжүүлэхдээ за шинэ бүтэц тогтолцоог бол боловсруулж нэвтрүүлсэн. За үүнийг бид нар болох дээрээ F-Pass Mark 2 гэж тэмдэглэж байгаа юм. За энэ бол 1990-ад онд бол бас нэвтрүүлж байсан зарим санаачлаг бай. Харин COVID-19 сардаглалын дараа бидний олж мэдснээр бол F-Pass хэмээх энэ шийдлийн одоо шинэ шийдэл рүү шилжих ёстой гэж үзсэн байж байгаа юм. За бид хэрхэн одоо өндөр бүтээмжийг одоо хангаж F-Pass Mark 2 хэмээх цагаарийн хүрээнд хэрхэн ажиллаж болох вэ гэдгийг бол тодорхойлсон. Энэ хүрээнд бол илүү ил тод байдлыг хангах, за ажил мэргэжил болон хувийн амьдралын тэнцвэр байдлыг хангах энэ зорилтыг одоо хангахыг зорж байгаа. За мөн сургалтын төв банкны эдийн засагчид зориулсан сургалтын хиймэл оюун ухааныг хэрхэн бас илүү сайн ашиглаж болох уу гэдэг энэ зорилтыг тавьсан байна. Сүүлд бол нэвтрүүлсэн бас нэг шинэ арга хэрэгслийг бол ялангуяа төв банкны эрэлт хэрэгцээнд зориулан тохиргоо хийж боловсруулсан ийм шийдлүүд бас байгаа. Okay, so this slide it doesn't look very good. За слайд маань нэг сайн харагдахгүй байх шиг байна. Гэхдээ үндсэндээ F-Pass Mark 2 гэдэг маань юу юм бэ гэдгийг танилцуулж байгаа. Тэгэхээр гол нь засгийн газрууд бол энэ хүрээнд бол тодорхой сценаар ирээдүйн төлөв байдлуудыг авч хэлэлцэхдээ F-Pass-ийн 2 дугаар хувилбарыг авч үзсэн байна. Ковид сар тахлын дараа үүссэн шокийн дараа бидний олж мэдснээр Бүрдсэн таамаглахад улам хэцүү болж байгаа нөхцөлийг харгалзан бас төв банкуудын хувьд бас өөрсдийнхөө бодлогыг мөн
ирээдүйд чиглэсэн энэ одоо чухал удирдамж боловсруулалтаа хэд хэдэн сценарийг бол авч үзсэн. За санхүүгийн зах зээлд мөн нийт ард иргэдэд Төв банкны зүгээс энэ асуудлыг яаж шүүжиж байгаа юм. За мөн учирчлах эрсдлийг одоо яаж тооцож байгаа юм. За хэрвээ энэ тооцож байгаа эрсдэл хэрвээ бодит байдал дээр хэрэгжсэн тохиолдолд яах вэ гэдгийг бол жишээлбэл эхний ээлжийн суурь сценарийг гаргаж тэгээд одоо үүнд одоо итгэл үнэмшил бүрдүүлэх чиглэлээр ажилласан байна. FPAS 2-ын энэ сценарын хүрээнд А, Б гэх мэт сценарийг боловсруулсан. А сценарид болох тэр Төв банкын хувьд учирчлах эрсдлүүд нь за зах зээлийн хүсэж байгаагаас одоо илүү түвшинд одоо хүүгийн хэмжээ өсөх магадaltaй. Тэгэхээр Төв банк бол энэ эрсдлийг харгалзан тэр зах зээлийн эрэлт хөдөлгөөс бол доогуур болгох шаардлагыг авч үзэж байгаа. Тэгэхээр энэ системийг бол 2024 оны 1-р сард албан ёсоор нэвтрүүлсэн байгаа. Энэнд бол томоохон хэмжээний хурал семинар зохион байгуулж за Лоренц Самуэль Чарлз Гуд гэх мэт одоо талуудын дэмжлэгтэйгээр энэ төсөл хэрэгжүүлсэн. Улмаар олон Төв банкуд бол энэ шийдлүүдийг одоо сонирхож хэрэгжүүлэх болсон. За Арменийн Төв банк бол үүнийг одоо шууд хэрэгжүүлэх гэдэг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бидний хувьд 1 жилийн хугацаанд одоо сүүдэр байдлаар үүнийг бол ашиглаж эхэлсэн. За шинэ бүтэц тогтолцооны хүрээнд ямар ч байсан үүний цаана бол үүнийг давхар одоо хэрэгжүүлж байгаад ингээд аль бисаар дараа нь эхэлсэн. Хамгийн үүний чухал тал нь бол элтэд байдлыг хангаж байгаа юм. Элтэд байдлын индексүүд ерөнхийдөө өөр гардаг. Жишээлх юм бол Арменийн Төв банкны элтэд байдал бол үүнийг ашигласнаар маш сайн нэмэгдсэн байгаа. Яагаад гэвэл бид шинэ арга хэрэгслүүдийг бол хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлх юм бол бидний Чехийн үндэсний банкын одоо хэрэгжүүлсэн бас нэг шийдлийг таалагдсан. За зах зээлийн дүн шинжээчид бол энэ үүнийг ашиглан Төв банкнд нэвтрүүлсэн их амжилттай болсон. Жишээлх юм бол биднээс өмнө нь бол сэтгүүлчүүд гэдэг юм зах зээлийн шинжээчид олон асуулт тавьдаг байсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлснээр одоо тавьж байгаа асуултуудын чанар ч гэсэн маш их сайжирсан байж байгаа. За тэгээд одоо санхүүгийн талын одоо наазахын мэдлэг ойлголтууд маш сайжирсан гэж үзэж байгаа. Another very important aspect of FPAS Mark 2 FPAS Mark 2-ын бас нэг сайн давуу тал бол одоо сургалт явуулах үйл ажиллагааг одоо тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг олгосон. Дэлхийн түвшинд одоо урьдчилан таамаглах одоо ийм ажлыг хэрэгжүүлдэг бол сургалт байдаг. Тэгэхээр энэ платформыг бол Төв банкыханд бол танилцуулж нэвтрүүлсэн. За Төв банкнд бол их сургуулиас дөнгөж төгсөж ирээд орж ажиллаж байгаа. Эсвэл Төв банкнд удаан жил ажилласан хүмүүс байхаас үл хамааран бол бидний арга барилыг энэ систем болон сайжруулж өгсөн. Зөвхөн Арменийн Төв банк биш мөн олон Төв банкуудын хувьд тэнд ажилладаг хүмүүс нь за тийм ч их сайн мотивац одоо их байгаад байж чаддгүй. Үүний улмаас зарим зогсон байдал үүсэх нөхцөл одоо олон бас тохиолддог. За бидний ажиллаж мэдснээр одоо муухан хяналт шинжилгээ гэдэг ч юм уу за сургалтыг одоо хянан зал чиглүүлэх талын төвшин бол тараахан байсан. Тийм учраас үүнийг бол илүү үр дүнтэйгээр зохион байгуулах тал дээр энэ систем тусалсан. Тэгэхээр өдөр бүр одоо энэ сургалтанд хамрагдах оюутнууд бол нэмэгдэж за мөн дэлхийн түвшинд ч гэсэн оролцоог бол хангаж ажиллах болсон. За олон улсад нэр хүндтэй энэ эдийн засагчид за оюутнууд Төв банкны мэргэжилтнүүд бүгд хамтраад одоо ойрын үед одоо юу болж байгаа талаар А болон Б сценар хувилбаруудын талаар бүгдээрээ хамтран хэлцэх юм боломж нь бүтсэн. За эдгээр зохион байгуулж байгаа семинарын холбогдох мэдээллүүд бол цахимаар YouTube-с өгдөгдөр бол нийт
нийтлэгдсэн байгаа. За ингэснээр бас элт дуудлыг хангаж байгаа бас нэг хэлбэр юм. Бас нэг чухал зүйл бол FPAS марк 2-ын хүрээнд одоо бүтэц тогтолцооны хүрээнд болов энэ шатлан зохирох энэ тогтолцооны арга барил дээр бол бас тодорхой одоо суралцах боломжийг бий болгосон. За сургалт явуулахаас гадна бас бодлогын яриа хэлцүүлгийн хүрээнд удирдах зүйлийн гишүүд ч гэсэн энэ үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцож за мөнгөний бодлогын газрынхан ч гэсэн энэ үеэр бас ирээдүйн төлөв сценарийг одоо төсөөлөн таамаглах үйл ажиллагаанд бас оролцох болсон. За бид нар хиймэл оюун ухааныг бас нэлээд ихээр ашиглах болсон. За үүнийхээ сургалтын зарим хэсгүүдэд бол уялдуулж өгсөн. Үүнд бол зарим хэсгийг нь харуулж байгаа юм. За залуу эдийн засагчид Төв банкнд одоо ажиллаад ирэхийн цагт дөнгөж сургуулаа төгссөн эдгээр хүн хүчний хувьд бол шинэ ур чадварыг бол хөгжүүлэх шаардлага тавигддаг. Жишээлх юм бол ирээдүйд шаардлагатай ур чадвараа сайжруулах шаардлага бол ногддог. Тийм учраас бид нэр хиймэл оюун ухааныг бол ашиглах болсон. За тодорхой төвшинг одоо ахиулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх болсон. Эдийн засгийн чиглэлээр бол суралцж байгаа оюутнуудын хувьд бол илтгэл тавих хэрэгтэй болдог. Тэгвэл энэ илтгэл тавих үйл явцыг нь бол сайжруулж ингэснээр үүн дээр нь бол хариу өгөх юм боломжинд бүрддэг. За менторшип чиглэлээр ажиллаж байгаа эдгээр оюутнууд бол дахин энэ яриа одоо илтгэл өгсөөр байгаад үүнийг ашиглаж өгсөөр байгаад эцсийн дүндээ ур чадвар нь төгс болдог байх хичээдтэй. За мөн хэмэл оюун ухааныг ашиглан бид нар бол кодчлын системийг нэвтрүүлж мөн зарим согог голдлыг бол арилгах болсон. За хэмэл оюун ухааныг ашигласнараа бол энэ үйл ажиллагаа их бүтээмж сайтай болсноор бидний үйл ажиллагаанд маш их дэмжлэг болж байгаа. За сүүлийн бас нэг хэмэл оюун ухааныг бол ашигласнараа үр дүн гарч байгаа бас нэг талбар бол тайлагнах явдал юм. За хэд хэдэн одоо цөм баримт бичгүүдийг бол сар болгон одоо нийтэлж байдаг. Үүний нэг нь бол дэлхийн эдийн засгийн эрсдлийн одоо үнэлгээг бол зарим манай оюутнууд бол боловсруулан нийтэлдэг юм байна. За үүнийг боловсруулахдаа хэмэл оюун ухааныг ашиглахдаа одоо хүснэгтийг боловсруулах стандартыг бол боловсруулж гаргасан. Яг тэгэхээр хэмэл оюун ухааныг ашиглаад энэ стандартын дагуу одоо үүнд бичигдэх одоо бичвэрийг одоо илүү наривчлалтай цэвэрхэн болгож өгч байгаа. За мөн бидний боловсруулж байгаа бас нэг арга хэрэгсэл бол одоо гурван талт судалгааны энэ ёс зүйтэй юм хэмэл оюун ухааны зарчим байгаа. Ёс зүйтэй хэмэл оюун ухааныг одоо дэлхийн түвшинд ашиглахыг уриалж байгаа юм л да. За дэлхийн дахинд бол хэрэг дээр маш хариуцлагагүй ёс зүйгүйгээр хэмэл оюун ухааныг ашиглаж байгаа тохиолдлууд байдаг. Тийм учраас бидний одоо зарлан тунхилж байгаа зарчим бол аюулгүй ёс зүйтэй ийм байдлаар хэмэл оюун ухааныг ашиглахыг бол уриалж байгаа юм. За хэмэл оюун ухааныг ашигласан одоо бас нэг ихний арга хэрэгсэл бол эхний одоо туршилтын одоо хувилбар нь 9-р сарын эхэнд бол гарах юм байна. Тэгэхээр энэ нь ямар бүтцтэй юм бэ гэхээр маш аюулгүй. Офлайн горимд бол ажиллах чадвартай. За Төв банкныханд бол сургалт явуулахад зориулагдсан. Тэдний бол бодлогын одоо материалд бас уялдуулж өгсөн. За ямар онцлог шин чанар үүнд байгаа юм бэ гэхээр дуу хоолойноос одоо шууд текст боловсруулж гаргах юм боломжийг бүрдүүлж өгсөн. Жишээлбэл бид нар одоо ямар нэг юм хэллээ гэхэд энэ системийг ашиглан шууд одоо текст болгон хөрвүүлж гаргана. За мөн бид бол хүснэгт боловсруулах стандартыг бол одоо суйрлуулж өгсөн байгаа. Маш мэдээлэл сайтай ийм хүснэгт боловсруулах боломж хүрсэн. Арменийн Төв банкны хувьд бол мөнгөний бодлогынхоо тайлан гаргахдаа үүнийг ашигласнаар тэдний боловсруулж одоо дүрсэлж гаргасан хүснэгтүүдийн одоо чанар одоо их сайжирсан. Эцэст нь за үүний нэг шин чанар бол ийм ухаалаг хэлбэрээр тайлагнах үйл ажиллагааг одоо дэмжсэн ийм арга хэрэгсэлтэй өөр форматаар материалыг гаргах PDF, HTML гэх мэт хүссэн янз бүрийн гормоор бол хэвлэн нийтлэх боломжтой. За зарим материалыг бол 60-аас 90 секундын дотор бол бас боловсруулж гаргах бас юм боломж гарч байгаа юм. Хэрвээ та бүгд маань энэ шийдлийн маань шинэ хувилбар гарангууд та бүгд маань ашиглахыг сонирхож байгаа бол надтай хандаад над руу имэйл явуулаад эсвэл манай багийнхан руу хандаад үүнийг бол бүтээгдэхүүнийг бол нийлүүлж авах боломжтой. Баярлалаа.
За маш их баярлалаа. За Асиада маш их баярлалаа. За одоо бүгдээрээ хадагтай Матилда Димовска руу микрофоныг шилжүүлээ. Та бас саналдлаа болцсон уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Бүгдээрэнд минь шилжиж байна. За надад тийм сайхан боловсруулсан илтгэл байхгүй. За ямар ч байсан мөнгөний бодлого боловсруулагчид ба эдийн засагч нар цугларсан энэ орчинд би хүний хөгжлийн талаар танилцуулах гэсэн юм. Яаж холбогдож байна гэж бодож байна. Маш их одоо уялдаа холбоотой гэж хэлж болно. Энэ хэлцүүлгийн нэгэн хэсэг нь бол ийм сэдвтэй байх хэрэгтэй байх. За ирээдүйг харсан ийм хэлцүүлэг өрнөж байгаа маш их таатай байна. Тухайн улс орон дэлхийд дахинд явагдаж байгаа томоохон шинжилт өөрчлөлтөд ялангуяа цахимжуулалт, хэмэл оюун ухаан, мөн ногоон шилжилт хийх гэх мэт шилжилтүүдэд уялдаж бас энэ улс орон хөгжих болж байгаа. Дэлхийн түвшинд бас ийм зүйл явагдаж байгаа боловч бас маш гүн гүнзгий одоо хүнд нөлөөлөл гэж бас байдаг учраас бид нэгдсэн үндэсний байгууллагын энэ хүний хөгжлийн одоо хөтөлбөрийн хүрээнд доктортой хөгжлийнхаа хүрээнд бас хүний хөгжлийн асуудлыг маш чухалчлан авч үзэж байгаа. 30 жилийн өмнө хүний хөгжлийн тайланг бол манай байгууллага үүнийг анх одоо түүжээлэн боловсруулж гаргаж тавьж байсан юм. За ахид дэвшил гэдэг зөвхөн эдийн засгийн үүднээс бол хэмжих боломжгүй юм. За маш их одоо сайн стандарт боловсруулж гаргах нэг хэрэг нөгөө талаараа эрүүл, урт удаан амьдрах боломж нь бүрдсэн байх мөн одоо сайн боловсруул эзэмших боломж нь бүрдсэн байх хэрэгтэй. Өшөө амбицтай авч үзэх юм бол бид нэр бол эрүүл орчин бий болгох, амьдралын эрүүл орчин за дуу хоолойгоо хүн болгон өргөж чаддаг байх. Тэгээд одоо учиртай одоо юм сайн сайхан амьдрал бий болгох хэрэгтэй гэдэг утгаараа бид бол хүний хөгжлийн энэ амбицтай зорилтыг бол тодорхойлж гаргаж үзсэн гэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол бид дэлхийн болон бүс нутгийн одоо улс орны түвшинд хүний хөгжлийн тайлангуудыг боловсруулж гаргаж ирсэн. Энэ тайлангаараа хүн төрлөختөн тухайн улс орнууд бас үүнийг яаж тусгаж хөгжүүлж байна гэдгийг бас илэрхийлсэн. Бас нэг үзүүлэлт бол хүний хөгжлийн индекс байж байгаа. За энэ хүрээнд дэлхийн түвшинд одоо 35 энэ чиглэлийн тайлан гарсан байна. Энэ жил ч бас энэ тайлангийн сүүлийн хувилбар бол нийтлэгдэж гарсан байгаа. Энэ талаар баг зэрэг ярих гэж бодож байна. Яагаад вэ гэхээр яг одоогийн байдлаар дэлхийн ертөнц ямар түвшинд байгаа гэдгийг ярих нь чухал. Түүнээс гадна хэмэл уян ухааны сэдвийг бол нэлээд одоо гүнзгий авч хэлцэх ёстой болно. And it was the second in the one that was reported was looking into. За энэ тайланг хүний хөгжлийн тайлангийн хүрээнд бас дэлхийд дахин тулгамдж байгаа олон одоо үл ойлгогдох нөхцөл байдлууд үүссэн байгаа. Юуны өмнө бол ур амьсгалын өөрчлөлт, за мөн хэмэл оюун ухааны хүрээнд тулгамдж байгаа сорилтууд зэрэг асуудлууд гарч ирсэн байгаа. За хэмэл оюун ухаан нь цахимжуулалтаас аль хэдийн өрнөд байгаа цахимжуулалтаас юугаар ялгаатай юм гэдгийг авч үзэх хэрэгтэй. За хэмэл оюун ухаан нь за хүн одоо хүний агентлаг төлөвлөлийг одоо хэрхэн сулруулж байгаа асуудлыг бас авч үзэж байгаа. За мөн энэ нь их чухал агуулга бөгөөд энэ хүрээнд бид нар сонголт одоо хийх ёстой. Хэн хэмэл оюун ухааныг үйлдвэрлээд боловсруулж гаргаад байна. За энэ хэмэл оюун ухааныг ашиглан одоо юу үйлдвэрлэж байна гэдэг нь бол маш сайн нэгтлэн шинжлэх хэрэгтэй асуудал юм. Энэ хүрээнд одоо 3 өргөн хүрээг хамарсан бол дэлхийн түвшинд гаргасан зөвлөмж нийтлэгдсэн байгаа. За эдгээр зөвлөмжүүд нь бид тавьж байгаа асуултуудаа бас шилжүүлэн шинээр гаргаж тавих боломжийг өгч байгаа юм. За бид нар хэмэл оюун ухаан за хүн төрлөختнөөс илүү давж одоо гүйцэтгэл хийх болж байгаа юм. Тийм учраас үүнтэй холбогдуулан бид тавих асуултаа өөр өнцгөөс авч үзэх хэрэгтэй болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэмэл оюун ухаан хүн төрлөختний нөөц чадамжийг одоо хэрхэн ахиулж болох гэдэг асуудал байна. Тэгэхээр нэгдүгээрт бол эдийн засгийг одоо харилцсан дэмжсэн байх хэрэгтэй. За хүн ард иргэдийг бол дэмжиж, хэмэл оюун ухаан хүн төрлөختнийг ард иргэдийг дэмжиж, ингэснээр бүтээмжийг сайжруулдаг байх хэрэгтэй. За инновацийг нэвтрүүлэхдээ ямар зорилготой байна гэдгийг нэгтлэн авч үзэх хэрэгтэй.
хүний одоо энэ бүтээлч чанарыг дорой туулах биш харин улам өргөж өгөх хэрэгтэй. Тэгээд за хүнд чиглэсэн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг улам боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллах нь их чухал болж байгаа. Ийм учраас бол алсын хараа одоо илүү бид нэр өөр өнцгөөс харах хэрэгтэй байна. За тэгэхээр дэлхийн түвшинд хүний хөгжлийн индекс үжил гарсан байгаа. Хэдэн жилийн өмнө бид нэр 2030 он гэхэд одоо хүн төрөлхтөн дэлхийд даяараа бол хүний хөгжлийн одоо өндөр түвшинд хүрнэ гэж тооцож байсан боловч сүүлийн жилүүдэд гарсан үр дүнгээс харах юм бол за мөн COVID-19 цар тахал мөн бусад хүчин зүйлийн улмаас бол энэ зорилттой болоо хүрч чадаагүй. Мөн үлийн хэдэн жил энэ зорилтод хүрэхин тулд хойшлох удаашрах магадaltaй болж байна. За ялангуяа сүүлийн үед хэд хэдэн тодорхой одоо гажуудлууд бол гарсан байж байгаа. За бага зэргийн хүний хөгжлийн хүрээнд бага зэргийн ахиц дэвшил гарсан байж байгаа. За үнийг нь бол хэмжиж авч үзээд тэгээд улмаар бол улс орнуудаас бол хамааран бас чанарын түвшинг бол ахиулах ийм арга хэмжээнүүдийг авч байгаа юм. За ажилгүй одоо зарим аж үйлдвэржилт явагдаж байгаа нөхцөл байдал, за өөрийн нөхцөл байдал буурах, за өрөнд баригдах гэх мэт ийм асуудлуудаас үүсэж байгаа. Тэгээ энэ бүх нөхцөл байдлыг аваад үзэх юм бол Монгол улс яг хаана оршиж байна гэдгийг юуны өмнө хүний хөгжлийн индексийн өнцгөөс бол авч үзэх хэрэгтэй. За Монголд бол хүний хөгжлийн өндөр индекс үзүүлэлттэй байдаг. Энэ тал дээр бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэлээд сайн ахиц дэвшил гаргасан. За хүний хөгжлийн тал дээр 36 индексийн 36% ахиц дэвшил гаргасан. Гэтэл одоо бусад улс орнууд үүнтэй бол жишг аргагүй бас ийм байдалтай байгаа орнууд ч байгаа. За дундаж нас 13 насаар нэмэгдэж байна. За сургууль боловсрол олох энэ нийт хугацаа 3 жилээр ахисан гэдэг ч юм уу иймэрхүү чухал үзүүлэлтүүд гарсан. За Монголын хөгжлийн одоо модуль загвар бол зарим дарамтад өртөж байгаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бол зарим дарамтад өртөж байгаа. За үүний улмаас бол аймаг орон нутагт аслагдсан бүс нутагт амьдарч байгаа нутгийн ард иргэд бол хоц өрн гадарлуу бол шилж нүүдлэх бас явц ажиглагдаж байгаа ийм шок зочрол байна. За хоёрдугаарт бол уул уурхайд одоо тойрсон одоо ийм эдийн засгийн төвлөрөл нэлээд их явагдаж байгаа юм. За мөн дээрэс нь за баялагын дахин хуваарлалтын асуудлууд байгаа. За тэгш бус байдал бас гарсаар байна. За өндөр түвшний ядуурлын хувь хэмжээ байсаар байна. Хот болон хөдөө орон нутгийн ялгаа байсаар байна. Энэ нь бол Монгол улсын хөгжлийн загварчлалд бол тулгамдж байгаа ийм сорилтууд болж ирж байгаа юм. Тийм учраас бид бас ямар боломжууд байна гэдгийг бол авч үзэж ажиллах хэрэгтэй байна. За хиймэл оюун ухаантай холбогдолтой бол зарим зөвлөмжүүд бас боловсруулж гаргасан байна. За Монгол улсын хувьд бол хиймэл оюун ухааныг одоо хөгжүүлэх чиглэлээр бол тодорхой ахиц гаргаж энэ чиглэлээр тодорхой үндэсний түвшинд ойлголт авч бол тодорхой энэ чиглэлээр ахиж дэвшихийн тулд бол хиймэл оюун ухааны стратегийг бол боловсруулж ажиллаж байгаа. Гэхдээ ингэж ажиллах хүрээнд бол тодорхой ур чадвар болон нөөц чадахын бас дутуу орон зай байгаа юм байна гэдгийг бол олж тодорхойлоод байгаа. Тэгэхээр ялангуяа дэд бүтцийн хувьд бол хөдөө орон нутагт бол бас дутуу орон зай байсаар байгаа. За маш тодорхой ёс зүйн болон эрх зүйн одоо бүтэц тогтолцоо бас шаардлагатай байна. За ингэснээр хиймэл оюун ухааны энийг үйл ажиллагаа ил дод болох боломжтой. Бас нэг
эерэг бас эрч хүч бүхий бас нэг үзүүлэлт бол хувийн хөгжлийн салбарын зүгээс тодорхой бүс нутагт бол маш эрч хүчтэй хөгжиж байгаа. Энэ нь тулгамдж байгаа эдгээр стресс, энэ зарим сорилттой хүчин зүйлүүдийг бол шийдвэрлэх тал дээр бас энэ улсын хөгжлийн загварчлалыг бол дэмжиж ажиллах боломж бас гарах байхаа гэж найдаж байна гэдэг анхаарал тавьсан байна. За маш их баярлалаа. За одоо болох дээрээ би Ноён Мухан Дэлгүүр бол микрофоныг шилжүүлээ. Та санал бодлоо бол. Sure. Thank you. I'm going to keep it very short, given I'm from online. Not be easier for everybody to engage with me. Well, I look at AI, given my financial sector background, in very three distinct buckets. Now, just last 2 months, if you look at the macro data on tech sector alone, almost 35,000 jobs have been culled just due to AI. So if one thing is certain, we all have to accept AI is going to have huge impact on the job market, because the way AIs are designed, it's designed to replicate every possible process human being is doing today in the economic activity, and it'll get automated and get better as time passes. I think that's the reality we have to deal with. Now the question is, what can we do with that impact on the macro state in terms of economic impact due to AI? Now, in many countries, and given an example of the financial sector, the regulators and the санхүүгийн салбарыг авч үзэх юм бол эргэцэн зохицуулалтын хүрээнд бол гол үүрэг гүйцэтгэхээр байгаа. Санхүүгийн салбарт 56 улс орнууд зарим түвшний эргэцүүн зохицуулалтыг бол нэвтрүүлж одоо хиймэл оюун ухааныг яаж нэвтрүүлэх гэдгийг зохицуулж байгаа. Жишээлх юм бол Сингапурт бол МАС-ийн хувьд бол одоо зүгээс бүх банкудаас одоо шудраг, ил тод, ёс зүйтэй байдлаар хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх юм шаардлага тавигдаж бас байсан. За энэ нь болох дээр хиймэл оюун ухааныг тухайн салбарууд бол нэвтрүүлэхтэй холбоотой зарим нэг зөрчил үүсэж байгаа юм. За бодлогын хүрээнд одоо хөндлөнгөөс нөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд за зах зээл салбарт хиймэл оюун ухааныг одоо нэвтрүүлэх явцад зарим тохиолдолд бол хиймэл оюун ухаан бол тодорхой хөтөлбөр санал болгодог. За энэ хиймэл оюун ухаан нь шудраг, хариуцлагатай, ёс зүйтэй ил тод хэрэгжүүлэхийн тулд тодорхой код эргэцүүн эмгэтгсэн ийм актууд хэрэгтэй. За ингэж ажилласнараа хиймэл оюун ухаан нь өөрөө одоо тэдгээр тогтоосон ёс зүйтэй шудраг, ил тод, ёс зүйтэй үйл ажиллагаа явуулах зарчмыг баримтлсан байдлаар нэвтрэх боломжтой. За хиймэл оюун ухааныг бол энэ зарчмыг хангасан тохиолдолд зарим салбаруудад одоо нэвтрүүлэх боломжийг олгож байгаа юм. Ёс зүйтэй, хариуцлагатай, шудраг, ийм ил тод энэ зарчмыг одоо хангасан байдлаар хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм. За хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүрэг ялангуяа цахимжуулалт одоо ногоон шилжилт хийх гэдэг зарчмын хүрээнд аваад үзэх юм бол өнөөдөр бидний аж үйлдвэржилтийн процесс ямар байгаа вүлээ гэдэгтээ уйлдуулж авч үзэх хэрэгтэй болно. За хэрэглэгчдийн арга туршлагын хүрээнд за үйлчилгээний салбар, за эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд одоо бүтээмжийг сайжруулахад бас хиймэл оюун ухааныг уйлдуулснараа за зах зээл нэвтрүүлэх энэ бүтцийн хүрээнд бол зарим дэмжлэг үзүүлэх боломжтой. За бид бол систем, процессын талаар одоо авч үзэхдээ гол нь үйлчилгээний салбарт бол үндсэнтэй ийм үйлчилгээний төвшинг хангаж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэгч ийм одоо арга туршлагын хүрээнд эдийн засгийнхаа үйл ажиллагаанд одоо өөр ийм процессыг нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа юм. За ямар өөрчлөлт хийж болох вэ гэхээр
бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд том зургаар нь макро түвшинд авч үзэх юм бол яаж энэ хэрэгжих вэ? Худалдан авагчид, борлуулагчид бүтээгдэхүүнийг борлуулж байгаа, худалдан авч байгаа энэ хүрээнд бол зарим зохицуулт хэрэгтэй. Токен гэдэг бол дижитал шинжилт өөрчлөлтийн бас нэгэн чухал хэсэг байж болох ч гэсэн бас энэ субъектуудын дунд бол зуучлалын гүүр болж байгаа ийм үүргийг гүйцэтгэж байгаа. Гэхдээ дижитал шинжилт өөрчлөлтийн хүрээнд ялангуяа хоёр талууд бүтээгдэхүүн үйлчилгээг солилцож байгаа энэ хүрээнд платформ байдлаар ажиллахдаа зарим тохиолдолд бол ажлын байрыг бууруулах уу, дэмжих үү гэдэг тал дээр бол зохицуулт хэрэгтэй. За 2050 он гэдэг хөлөмжийн ялгалыг цэвэр дүнтийг байлгах бас зорилтуудаа уялдах хэрэгтэй. За бүтцийн хүрээнд гарах өөрчлөлтийн хүрээнд энэ шинэ технологиг нэвтрүүлэхдээ эдийн засгийн системийг боловсруулах энэ талд бол богино болон дунд хугацаанд бол олон ажлын байрууд бас алдагдах магадaltaй байгааг бас нухацтай авч үзэх хэрэгтэй. Ялангуяа орлого багатай улс орнуудын хүрээнд энэ технологийн улмаас ажлын байрууд буурах энэ үр нөлөөнд хамгийн түрүүн хүртэх магадaltaй. Зарим бүс нутгуудад хэрвээ төрийн зарим дижитал цахим дэд бүтцүүд олвол өндөр хөгжилтэй оронд боловсруулагдсан байх гэхээсээ илүүтэй хөгжиж байгаа улс орнууд жишээлх юм бол Индийг, Сингапур зэрэг улс орнуудад дижитал дэд бүтцүүдийг өндөр түвшинд хөгжүүлж байгаа ийм тохиолдлууд бас байгаа. За DPI-гийн бүтцийн хүрээнд зах зээлд бол зарим ажлын байрууд бол тийм чигсүрэг нөлөөнд өртгөөргүй бас байгаа ийм зарим тооцоолууд байна. Төрийн маш сайн системийг байгуулахын тулд ажлын байраа алдах магадaltaй байгаа салбаруудаас ажлын байр бас нэмэгдэх магадaltaй салбаруудыг шилжүүлэх ажлыг бас хийх хэрэгтэй. За мөн энэ төрлийн эдийн засаг зориулж бол ирээдүйн шаардлагатай ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхийн тулд одоогийн байгаа сургалтын хөтөлбөр энэ системийн хүрээнд бас бэлэн байдлыг бол хангаж ажиллах хэрэгтэй. За одоо байгаа хүмүүсийн ур чадварын түвшин энэ ажиллах хүчийг өшөө өндөр түвшинд боловсронгуй болгож эдийн засгийн энэ хөгжлийн нэгэн хэсэг болгож авч үлдэхийн тулд шинээр шаардлагадж байгаа энэ хөлмөрийн ажиллах хүчний энэ шаардлагадах ур чадварыг нь бол анхаарч дэмжиж ажиллах хэрэгтэй. Ирээдүйд бол хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр олон код бичигдэх хэрэгтэй болно. Тэгэхээр үүнийг нэвтрүүлснээр бол үр ашгийг бол сайжруулах боломж гарч байгаа учраас бид нэр одоо байгаа хүмүүсийнхээ энэ чиглэлийн код бичих ур чадварын төвшинг бол ахиулах хэрэгтэй. Хиймэл оюун ухааны улмаас дижитал цахим шилжилт өөрчлөлт, ногоон шилжилтийн улмаас ирээдүйн хөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтийг бол урьдчилан таамаглаж бэлтгэж ажиллах хэрэгтэй болно гэж үзэж байна. За маш их баярлалаа. За одоо бүгдээрээ ноён Райквон Чунг бас нэлээд хүсье. За Монгол улсад ирээд ирсэндээ маш их таатай байна. Монгол бол хэд хэдэн удаа ялангуяа Бангкокд ЮНЕСКОд ажиллаж байхдаа хэд хэдэн удаа бас Монголд ирж байсан. За Монгол Улсын төв банкнаас энэ хуралд оролцуулахаар надад бол урилга хэрэгүүлсэнд бас маш их баярлалаа. Маркусанд ч гэсэн маш их баярлалаа. За энд олон экспертүүдийн хүндсэн сэдвээс миний ярих сэдв арай өөр байж магадгүй. Анх би бол дипломат хүн байсан бөгөөд
Загвар амьсгалын өөрчлөлтийн хүрээнд явагдаж байгаа хэлэлцээнд одоо Солонгосын дипломатын хувьд оролцож байхад за би Солонгосын одоо бүгд Солонгос улсын болоод эрх ашигыг улсын түвшний эрх ашигаас гадна бас дэлхийн түвшинд энэ асуудлыг одоо авч үзэх шаардлага байгаа гэж үзээд бас нэгдсэн үндэсний байгууллагын Аз нөхөн талын эдийн засаг нийгмийн хороонд орж ажиллах болсон ногоон өсөлтийн парадайм гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Загвар амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хэлэлцээ одоо жил болгон барж ил байдаг. За COP гэж ярьдаг тийм талуудын одоо баг хурал гэж байдаг. Тэгэхээр энэ хүрээнд оролцож байгаа бүх талуудын үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол одоо их дарамттай, илүү их зардал шаардлагатай, их төвөгтэй гэдэг утгаараа бол энэ очиж болох төвөгтэй байдлыг өөр хүнд бол нэлзаачих санаатай, үнээс зайлсхийх хандлагатай байдаг. За тэгэхээр энэ нөхцөл байдлыг хэрхэн уцаан эргүүлж өөрчилж болох вэ гэхээр бид ямар ч байсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гэдэг бол одоо дарамттай юм, хэцүү юм гэдгээсээ илүү эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байруудыг бий болгох ийм боломж юм гэж харах энэ үнцгийг бол бий болгож болох юм. За тэгэхээр за би хандаа бол бид үүнийг бодлого боловсруулагч нарт одоо ятхан үнэмшүүлэхийг зорж байхдаа энэ хүрээнд эхний хүрээнд тэдний зүгээс тавьж байсан асуудал бол биднэрт энэ чиглэлээр мөнгө байхгүй, технологи байхгүй гэж хөгжиж байгаа бараг бүх улс орнууд л одоо маргаж байсан л та. За Монгол шиг эдгээр улс орнуудад иймэрхүү хоёрдол байдал бас үүсч иж болох юм. Тэгэхээр Монгол улсын хувьд үнэхээр ногоон өсөлтийг, ногоон шилжилтийг бол үнэхээр одоо урагшлуулж одоо хөгжүүлж чадах уу гэж. Тэгэхээр би бол болно гэж хэлмээр байна. Мөнгө технологиос илүү чухал бас нэг зүйл байдаг. Юу вэ гэхээр бодлого гэдэг юм байна. Бодлого гэдэг бол маш хүчтэй бөгөөд бодлого байхгүйгээр мөнгө технологи гэдэг бол одоо сэргээх тэрчим хүч рүү бол шилжүүлж хэтэн хэцүү болдог. Маш их мөнгө байгаа хэрнээ зарим бүс нутагт бол маш их мөнгө технологи байгаа хэрнээ яахаараа одоо шаардлагатай байгаа зарим мөнгө хөрөнгө энэ ногоон шилжилт рүү явж чадахгүй биткойн төлөө урсаад байна тий. Тэгэхээр гол асуудал нь юунда байна вэ гэхээр нөөц төрөгчийн энэ үнэлгээний зарчмыг бид нэр хэрэглээний болон үйлдвэрлэлийнхаа горимд бол хэрхэн сайн нэвтрүүлж болох вэ? За мөн зах зээлийн үнийн горимд яаж нэвтрүүлж чадах вэ гэдэг асуудал байгаа. Ингэж хэрвээ сайн нэвтрүүлж чадах юм бол сэргээх тэрчим хүч бол орлого ашиг нэмэгдүүлж боломжтой. Мөн одоо банкны хүрээнд бол санхүүжилт орчин төсөл хэрэгжүүлэх бас боломжтой. Яагаад ингэж чадахгүй байна вэ гэхээр бид энэ нөөц төрөгчийн одоо энэ зарчмыг бол дотооддоо уялдуулан нэгтгэж бол чадахгүй. Харин уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх асуудлыг бол их дарамт юм гэдэг байдлаар харж байгаатай холбогдолтой. Тийм учраас би энэ асуудлуудыг авч үзээд үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн аажмаар хэрэгжүүлэх одоо үе шатыг бол санал болгож байгаа юм. Бүгдийг нь бол энэ баг хугацаанд ярихад хэцүү. Гэхдээ жишээ болгож хэлэхэд SECC гэж байдаг. За энэ хүрээнд бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахыг нь хөвлөнд дэмжиж ингэснээр ногоон хөрөнгө оруулалт хийхийг нь боломжийг нь олгож байгаа юм. Энэ нэг санаа байна. За бас нэг чухал санаа бол
нүүр төрөгчийн энэ үн тогтоох энэ асуудлыг бол дотооддоо нэвтрүүлэхдээ татврын тогтолцоонд бол нэвтрүүлж болох юм. Татвар тогтооно гэдэг бол орлогоос хамаарч байдаг. Тэгвэл энэ татвар ногдуулахдаа хөлөмжийн ялгалаас нь хамааран татвар ногдуулж болохгүй гэж юу? За тэгэхээр гол санаа нь юу вэ гэхээр орлогын татварыг бууруулад харин хөлөмжийн ялгаруулад байгаа бол түүндэл ногдуулах энэ татварыг бол аажмаар нэвтрүүлж болно. Герман гэх мэт зарим улс орнууд үүнийг бол нэвтрүүлсэн байгаа. Татврын хүрээний бол шинжилт хийх ажлын хүрээнд бол Төв банк бол олон санхүүгийн институт байгууллагууд бол энэ боломжийг бол харж үзэх хэрэгтэй. За экологийн төвшөнд бол тодорхой энэ шинэ татварыг нэвтрүүлснээр бид нэр хөлөмжийн ялгарлыг нэг талдаа бууруулад нөгөө тал дээр эдийн засгийн өсөлтийг хангаж ажлын байрыг бас нэмэгдүүлж болох юм. За энэ бас нэг асуудал санаа байж байгаа. За бас нэг чухал нэг санааг би онцлон тэмдэглэмээр байна. За хөлөмжийн ялгарлын одоо үнэлгээ тогтоох үнэлэх энэ ажлыг хэрэглэгчид маань эхний ээлжинд бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ хэрэглэгчид маань энэ нүүр төрөгчийн үнэлгээ хийх энэ санааг бол ойлгож хүлээж авч чадахгүй бол ногоон шилжилтийг бол хийхэд хэцүү. Энийг хэрэгжүүлж чадахгүй бол яаж ногоон энэ хэрэглэгч нарыг бий болгох вэ? За PDC гэж байдаг. Хувь хүний төвшин тодорхойлсон хувь нэмэр буюу PDC гэдэг ойлголт байдаг. Яагаад би энэ PDC-г санал болгосон бэ гэхээр Парисын урамцлалын өөрчлөлтийн хэлэлцээр маань бол NDC буюу үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр буюу илүү дээрээс доош чиглэсэн нэгсэндээ засаглалын дээрээс доош шатлсан захиргааны ийм системийн хүрээнд тогтоосон ийм хэлбэр байдаг. Засгийн газрын төрийн мөнгө төсвөөр дамжуулан урамшуулал олгосноор хувийн хвшлийн салбар болон хувь хүмүүс бол сэргээгдэгчийн хүчийг бол хэрэглэх юм байна л да. Гэтэл төсвийн санхүү гэдэг чинь өөрөө хязгаарлагдмал. Тийм учраас би юу санал болгосон бэ гэхээр альва нийгэм альва дэлхийд даяар байгаа улс орнууд альва зах зээл байсан ч бай маш сонирхолтой юм өөрчлөлт бол зах зээлд явагдаж байгаа. Олон хэрэглэгчид урамшлагын өөрчлөлтийн өмнө бол харилцан хариуцлага хүлээх ийм зарчмыг бол авч үзэж байгаа. Солонгос яадаг вэ гэхээр Солонгосын хэрэглэгчдийн 48% нь ногоон эрчим хүч ногоон зарчмаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд илүү үн нэмж төлөх бол бэлэн байна гэж байна. Энэ хүрээнд Патагониа гэдэг төсөл бол амжилттай хэрэгжсэн төслийн нэг юм байна. За нэлээд ихээхэн хэмжээний хэрэглэгчид өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг зорж байна. Тийм учраас би үүнийг бол хувь хүний төвшин тодорхойлсон хувь нэмэр гэдэг саналыг гаргаад байна. Тэгэхээр иймэрхүү төрлийн хэрэглэгчийн зан төлөвтэй уялдуулсан ийм зарчим дээр түшиглэн энэ английн хэрэглэгчний бүхэл бүтэн давалгааг бий болгож хариуцлагатай ногоон зарчмаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээр илүү үн төлөх. Ингэснээрээ хамтран хариуцлага хүлээх боломж бий. За хэрэглэгчдийн 100% ийм төрлийн санаачлагуудыг бол анхнаас нь бүгдийн дэмжиж явна гэж байхгүй байх л да. Гэхдээ Төв банкны ерөнхийлөгч бол зарим тохиолдолд бас энэ санааг манаас урамшуулж альва нийгмийн байгаа нэг хэрэглэгчдийн 5% л энэ зарчмыг бол зөвшөөрчих юм бол тунд аж ахуй цаашаа явчихдаг гэж урамшуулж байсан. Тийм учраас бүхэл Төв банкудад бол иймэрхүү шинэ арга туршлага гэдэг сурталчилан таниулах хэрэгтэй. Өнгөрийн бол Төв банкны ерөнхийлөгч юу гэж хэлж ирсэн бэ гэхээр магадгүй тэрээр дэлхийд даяар байгаа Төв банкны ерөнхийлөгчдийн дудаас бараг ганц нь байгаа. Урт хугацааны тогтвортой байдал гэдэг бол Төв банкуудын эрх үүрэг чиглэлийн нэг чухал зорилт юм гэж байгаа. Тэмдэглэсэн байдаг. Гэтэл урт хугацааны тодорхой байдал гэдгийг бол олон Төв банкны ерөнхийлөгч нар бол Төв банкныхаа чиг эрх үүргийн гол үндсэн зорилт гэж бол хардггүй байж болох юм л да. Гэхдээ тэр ерөнхийлөгчөөс суралцах зүйл бай. За тэгэхээр профессор Стефани Келтон бас нэг санал болгосон байдаг. За Марк Озен ч гэсэн тэр дээр бас
Иймэрхүү семинаруудыг үүсгэний ярьсан зүйлийг бодоод мэдж байгаа. Тэгэхээр профессор юу санал болгосон бэ гэхээр төв банкуд болон засгийн газрууд бол зөвхөн мөнгөний бодлогоор дамжуулж ихэхээс илүү төсвийн бодлогын хүрээнд санхүүжилт болгох зарчмаар төв банкнаас одоо шууд мөнгөн хөрөнгийг ногоон төслүүд рүү бол шууд гаргах юм боломж байна гэсэн санаа байдаг. Үүнийг бол Стефани Пилтон хэмээх профессор бол санал болгосон байдаг. За энэ дээр бол нэг их нарийнчилж бол ярих боломжгүй байна. Гэхдээ асуулт байвал хариулахтаа таатай болно. За баярлалаа. Ноён Райкунчон баярлалаа. За одоо болох дээрээ би ноён мухан теле микрофоныг шилжүүлье. Яагаад гэхээр тэрээр 4.5 гэхэд бас нэг өөр оролттой учраас маш богинохон үлдсэн хугацаанд бол түүнээс асуулт бол тавья. За хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэнтэй холбогдлолтой ялангуяа хөгжиж байгаа улс орнуудад бол маш их хэмжээний ажлын байр бол байхгүй болно гэсэн байж байгаа. Тэгэхээр магадгүй боловсролын тогтолцоотой холбогдуулан та хариулахгүй юу? Тэгэхээр хангалттай хэмжээнд одоо тэр ажилчдыг одоо бол хиймэл оюун ухааныг одоо нэвтрүүлсэн энэ эдийн засаг бэлтгэхийн тулд энэ боловсролын системд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ гэж та үзэж байна вэ гэж. За тэгэхээр үүнд хариулахад за хөгжиж байгаа улс орнууд гэж та хэлсэн баг тийм ээ? Зөв биз дээ. Тэгж сонссон. За тэгэхээр хиймэл оюун ухаан хөгжиж байгаа улс орнуудад одоо харьцангуй зарим боломжуудыг бас бий болгоно. Яагаад вэ гэхээр тэд одоо байгаа процессоос илүү одоо томоохон өсвөрл бүхий дэвшил бас гаргах боломжтой гэж үзэж байгаа. За хөгжиж байгаа улс орнууд өнөөдөр явагдаж байгаа энэ бүхэл бүтэн дижитал шинжилт өөрчлөлтүүдийн хүрээнд их сонирхолтой энэ цаг мөчид тэдгээр улс орнууд өндөр хөгжсөн хөгжингүй улс орнууд өнөөдрийн одоо түвшинд хүрэхэд одоо бүтээн байгуулсан заавал энэ одоо бүтцээр явах шаардлагагүй харин алгасаад одоо илүү өөр шин алхам хийхдээ ногоон зарчмын хүрээнд илүү их суралцах үйл ажиллагаатай уялдуулж болох юм. Тэгэхээр энэ томоохон өсрэлт хийн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр маш ур чадвартай одоо энэ хүн амын бүтцийг бий болгоно гэсэн үг. Энэ хүрээнд гол төлөвлөж ажиллах зүйл бол ажиллах хүчнийг ялангуяа хиймэл оюун ухаан дамбалц ертөнцид бол одоо сургалтанд хамруулах та. Жишээлх юм бол энэ prompt engineering гэдэг мэргэжил бол нэлээд эрэлт хэрэгцээтэй болж ирж байгаа. За хиймэл оюун ухааныг бол одоо хөгүүлэн ашиглаж тэгээд мэдээллийн 90 цаг үед хэрхэн давуу талтай болж болох вэ гэдэг юм боломж байгаа. Хоёрдугаар зарим процесс, зарим одоо дундын үе шатанд бол үйлдвэрлэлийн гарц бүтээгдэхүүнийг их автоматжуулах болсон. За олон хөгжиж байгаа улс орнуудад илүү өндөр хөгжсөн ийм систем тогтолцоог ашиглаад энэ томоохон нарийн цогцын хотын түвшний асуудлыг бол шийдэж ажиллаж байгаа. Хиймэл оюун ухааны шинэ арга хэрэгслийг одоо боловсруулахад бол одоо ёс зүйн зарчмыг боловсруулах нэг чухал байдаг. За засгийн газрын хүрээнд бол ёс зүйтэй ил тод байдлаар энэ хиймэл оюун ухааныг ашиглах зарчмыг боловсруулахад бас тодорхой сорилт бас бий. За зарим програм хангамжуудыг ч гэсэн боловсруулан гаргахдаа тодорхой одоо зарчим нийцүүлэн боловсруулж гаргахыг бол зааж өгч байгаа. Тэгэхээр хөгжиж байгаа улс орнууд ажиллах хүчнээ одоо байгаа системийнхаа хөгжлийн түвшнээс болоо нэн эрч хүчтэй ахиж дэвшсэн төлөвт бол хөгжүүлэх хэрэгтэй бол. Ингэснээр одоо илүү хурдан одоо бүтэц мөжлүүдийг гаргах боломжтой. За хоёр дахь гол санаа бол илүү хүчтэй, маш сайн засагласан одоо төрийн одоо ялангуяа төрийн цахим дэд үтсийг хөгжүүлэх шаардлагатай. Яг вэ гэхээр олон системийн хүрээнд өөрчлөлтийг хийхэд одоо энэ нь гол хүчин зүйл болж өгнө. Хиймэл оюун ухаан нь энэ шинэ дэд үтсийн нэгэн хэсэг болж орж ирнэ.
create long-term challenges for this market. So focusing on trust, building. За итгэлцлийг бий болгох маш сайн засагласан энэ чиглэлийн төрийн дэд бүтцийг өгжиж байгаа улс орнуудад бий болгоснороо илүү одоо үр бүтээмж сайтай энэ шинэ бүтцийг дэд бүтцийг бий болгоход их чухал хувь нэмэр оруулна. Одоо байгаа бизнесийн урьдчилууд ч гэсэн өөрсдөө тодорхой шинжилт өөрчлөлт хийж шинэ бизнесийн модулуудыг боловсруулж байна. Тэгэхээр энэ хүрээнд ажиллах болсон шинэ ажиллах хүчинд дэм болж шинэ бизнесийн модулуудыг одоо нэвтрүүлэх чиглэлээр нь дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй. Шинэ бизнесийн чиглэлүүд, шинэ ажлын байрууд бий болох хэрэгтэй болно. Ингэснээрээ хиймэл оюун ухаанаар одоо тодорхойлогдох болсон энэ зах зээлд бол илүү сайн одоо боловсронгуй болсон ажиллах хүчин бас бүрдэх боломжтой юм. За энэ хүрээнд хөгжиж байгаа улс орнуудад одоо ирээдүйн эдийн засгийг илүү боловсронгуй болгоход 2-3 гол их үүсвэр нөөц их үүсвэр хэрэгтэй. Нэг нь бол илүү сайн одоо тооцоолох ийм нөөц их үүсвэрүүдийг бий болгосон байх хэрэгтэй. Хоёрдугаар өнөөдөр бас нэг их яриаггүй бас нэг зүйл бол квантын тооцооллын асуудал байна. Квантын тооцоолол нэвтрээд ирэхин цагт бол мэдээллийн дэлхийд даяар мэдээллийн технологид маш томоохон хувьсгалын чанартай өөрчлөлт явагдана. Шифрлдэг энэ процессыг бол шинээр боловсруулах хэрэгтэй болно. Яагаад гэхээр одоогийн байдлаар ихэнх системүүдийн хүрээнд бол скам буюу одоо энэ хулгайн гормоор одоо нэвтрэх одоо тохиолдол газар авч байна. Тийм учраас одооноос бэлдэж ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр квантум тооцоолол гэдэг маань бол одоо байгаа шифрлсэн тогтолцоо, кибер аюулгүй байдал, за үүнтэй холбогдолтой бас зарим өөрчлөлт гаргахтай холбогдуулан нэлээд томоохон бас хүчин зүйл болж бас зарим сорилтууд гарч ирэх учраас хөгжиж байгаа улс орнуудын тал дээр бас анхаарлаа хандуулж одоо байгаа хиймэл оюун ухааны дэмжлэгтэй хөгжиж байгаа одоо байгаа эдийн засгийн одоо түвшнээс эдийн засгийн дараагийн агсан түвшинд одоо хүрэхэд яаж ажиллах вэ гэдгийг бодолцож за тэгээд одоо байгаа энэ ажиллах хүчнийхээ одоо байгаа ур чадварыг бол ирээдүйн энэ шинэ эдийн засгийн төлөвт зориулсан ур чадварыг нь сайжруулах боловсронгуй болох хэрэгтэй байна. За баярлалаа. За миний ойлгосноор за өмнө нь бол тохирчсан байсан өөр уулзалтай байгаа учраас одоо явах хэрэгтэй гэж ойлгосон. Тэгэхээр Муханд бүгдээр алгадашин баяр хүргэж бидэнтэй хамтран хуралд оролцсонд нь талархал илэрхийлье. Баярлалаа. За одоо бүгдээрээ панелистуудаа өргөжлүүлэн ярилцгаая. За хатагт Асия Костанянаас асуусан. Хиймэл оюун ухааны улмаас үүсэх нийт одоо бүтээмжийн нөлөө гэж бас байгаа энэ талаар ярина уу? Яагаад вэ гэхээр Муханы ярихтаа бол ялангуяа хөгжиж байгаа улс орнуудад одоо олон ажлын байр бас устгах магадaltaй гэж сануулж байсан. Тийм учраас ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нөгөө талаасаа энэ шинэ системийн улмаас бүтээмж эрс нэмэгдэх болж байгаатай холбогдуулан авч үзэхэд хөгжиж байгаа болон өндөр хөгжсөн улс орнуудад дэлхийд даяар одоо энэ түвшин дахид дэвшил гаргахын тулд яаж ажиллах ёстой вэ гэж за баярлалаа. Тэгэхээр хэрхэн хиймэл оюун ухааны технологиуд төв банкнд бол бас бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдэг тал дээр төвлөрч ярьсан байгаа. За бүтээмжийг бид нэр за ялангуяа төв банкны одоо мөнгөний бодлогын одоо газрынхны хүрээнд бол хиймэл оюун ухааныг ашиглах зарчмаар бол ахиц дэвшил бүтээмжийн ахиц дэвшил гаргаж чадсан. За бодлогын түвшний яриа хэлэлцүүлэг бол 14-15 өдөр үргэлжилдэг болвол за FPAS хэмээх шинэ одоо системийг нэвтрүүлснээрээ энэ
зарцуулагдах өдрийн эрс буурсан байж байгаа. За мөнгөний бодлогын тайланг нийтлүүлэхдээ үүний дараа бодлогын түвшин шийдвэр гарсны дараа бүтэн 7 хоногийн дараа гардаг байсан. За одоо тэгвэл бүх тайлангууд мөнгөний бодлогын тайлан, элдэд байдлын тайлан гэх мэт энэ тайлангууд бол армен болон англи хэл дээр бодлогын шийдвэр гарсан тэр өдөртөө энэ тайлангууд гарах боломжтой болсон. Энэ нь бол бүтээмжийг бол маш эрчтэй сайжруулсан юм тохиолдол юм. За мөн хувь хүний амьдрал болон ажил карьерийн тэнцвэрт байдлыг хангах тал дээр бол хувь нэмэр болсон. Арменийн төв банкны хувьд бол за тайлан гаргах хүртэл одоо нийт 28 өдөр зарцуулж бол 6 хүнтэй бүхэл бүтэн баг ажилладаг байлаа. Одоо тэгвэл одоо 6 баг ажилладагс одоо бол 2 баг ажиллах болсон. Тэд бол ээлжиж ажиллана. За эдгээр хүмүүс бол бодлогын үйл явцад бас оролцох болж тэгээ үүний дараа одоо хүнийхээ хөгжлийн асуудалд бас илүү цагаа зарцуулахын боломж нь бүрдсэн байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухааныг бид нар нэвтрүүлж ажилласнараа энэ эдгээр одоо банкны багийнхны одоо тодорхой түвшний бүтээмжийн хэмжээ бол бараг 60 гаруй хувиар нэмэгдсэн гэж үзэж байна. За энэ нь яаж одоо цаг хэмнэх вэ гэхээр энэ тоо мэдээлэл өгүүлбэртэй ажиллах ажлын өдрүүдийн тоог бол бууруулах боломжтой. Ягаад гэхээр энэ ажлын хүрээнд бол тоо мэдээлэл өгүүлбэрүүдийг өөрөөр их сурвалжуудаас олж цуглуулах, нэг газар байршуулах, өөр хоорондоо байгууллага дотор хуваалцах, ингээд тоо мэдээлэл өгдөл хөснөгтүүдээр дүн шинжилгээ хийх гэх мэтээр ихээхэн цаг зарцуулдаг байсан. Одоо харин хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр энэ процессыг бол автоматжуулсан гэсэн үг. Ингэснээр бол маш их цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. За өмнө нь болох дээр энэ технологиг бол ашигласнараа бүтээмжийг одоо сайжруулж энэ төрлийн бүх үйл явцад зарцуулж байдаг урт хугацааны цагийг бол 4 дахин багасгах боломжтой юм гэдгийг олж харсан. За текстийг ашиглан бас тайлагнах үйл явдлыг бол бас ялангуяа урьдчилсан ийм таамаглал одоо боловсруулан гаргахад нэлээд цаг хугацаа шаардсан ийм ажил байдаг гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл хиймэл оюун ухааны арга хэрэгслийг бол ашигласнараа энэ үйл ажиллагааны хүрээнд маш их цаг хэмнэх болсон. За мөн одоо дуу хоолойг ашиглан болвол одоо текстээр бол маш хурдан хугацаанд бол дүгнэлт гарган одоо материал боловсруулах боломжтой болсон. Энэ ажил ингээд автоматар хийгдээд ирэхийн цагт бол хүмүүс тухайн хурлынхаа агуулгад илүү сайн анхаарал хандуулж ажиллах энэ боломж нь бүрдэж байгаа. Энэ утгаар нь харах юм бол эдгээр арга хэрэгслүүд бол бүтээмжийг маш сайн сайжруулж өгч за мөн хүний амьдрал болон ажил мэргэжлийн хоорондын тэнцвэрт байдлыг хангахад их нэмэр оруулж байгаа юм. За бид бас хиймэл оюун ухаанаар одоо хангасан ийм туслах ажилтныг бол боловсруулж гаргаж байгаа. Ингэснээрээ бол боловсруулалтын одоо талбарт бол ахиц дэвшил гаргах юм. За мөн менторинг одоо зөвлөн туслах үйл ажиллагаагийн энэ процессыг ч гэсэн илүү боловсронгуй болгож өгөх юм. Бид хиймэл оюун ухааны арга хэрэгслийг бол ашиглаад ялангуяа төв банкны энэ ажилчид ялангуяа мөнгөний бодлогын газрынхан эдгээр шинэ арга хэрэгслүүдийг ашигласнараа энэ үүнийг ашиглахтай холбогдолтой мэдлэг мэдээлэл ойлголтууд нь улам сайжирч ирж байгаа юм. Тэр утгаараа мэдлэгийг хүн болгонд илүү хүртээмжтэй болгож өгч байгаа. Харамсалтай нь хүмүүс бол маш их зүйлийг суралцахыг хүсдэг их мотивац ирж хүч байдаг боловч нөгөө талаараа нөөц хөрөнгө одоо бага байх тохиолдол байдаг. Хэврээ бид нар хиймэл оюун ухааныг ёс зүйтэй аюулгүйгээр хариуцлагатайгаар ашиглаж чадах юм бол энэ нь бүтээмжийг бол нэмэгдүүлж за ялангуяа төв банкнд ажиллаж байгаа ажилчдын дунд бүтээмжийг сайжруулж өгөх юм. Ингэснээрээ энэ нь тэдний одоо хөгжилд нь хувь нэмэр оруулж хувь хүн болон ажил мэргэжлийн хоорондын тэнцвэрт байдлыг хангахад бол хувь нэмэр болж өгөх юм аа. За баярлалаа. Их сайхан мэдээ байна. Яагаад гэхээр төв банкд бол бүтээмжийн өсөлтийг бол хангахад хувь нэмэр оруулсан юм сайхан жишээ гаргаж ирлээ. За энэ улс ингэж чадсан байгавал бусад улс орнуудад ч гэсэн бас ийм байдлаар хэрэгжих боломжтой гэсэн үг. За одоо болохоор дараагийн асуулт маань асал хэмжээ холбоотой асуулт яг. За үүнийг Монгол улс
Захим үндэстэн болгох чиглэлээр маш чухал алхмуудыг хийж хэрэгжүүлсэн. За бодит хөрөнгө оруулалт мөн бодлогын ямар хувилбарууд одоо Монголд хэрэгтэй байна? Монголчууд хиймэл оюун ухааныг хуйлдуулсан энэ системийг нэвтрүүлэхийн тулд оролцоог хангасан ирээдүйд бэлэн байдлыг хангах тал дээр яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ? Маш сайхан асуулт тавилаа. За таны өмнө дурдж байсан зарим одоо асуудлууд ялангуяа скапд ажиллаж байсан манай нөхдүүд манаас ярьж байсан чухал асуудлыг бас хүндэмээр байна. За боломж үүсч болох бас нэг том боломж гэж харах хэрэгтэй гэж ялангуяа ногоон шилжилт хий гэхээр маш их зардалтай юм аа гэдэг ч юм уу. За хэмэл оюун ухаан гэдээ ярихаар хэн энийг мэддэг юм, хэн энэ талаар биднэрт ажлыг мань хийж өгч болох вэ гэх мэт асуултууд гэдэг ч юм уу ийм хандлага бас байгаад байдаг. Тэгэхээр энэ хандлагыг бол ерөөсөө эргүүлж хаяад одоо боломж гэдэг талаас нь хардаг болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ боломжийг хамтдаа бий болгох хэрэгтэй. Энэ бол шийдвэрлэх одоо ийм өгцөн мэргэлд гаргасан ийм нөхцөл болж байна. Монгол улс одоо сүүлийн жилүүдэд цахимжилтын хүрээнд нэлээд сайн хэц дэвшил гаргаж ижилсэн юм байна. Дэлхийн түвшинд энэ чиглэлээр 90 гаруй улс орнуудын эренбэлсэн хэмжээнд бол цахим засаглалын хүрээнд болоо сайн хөгжүүлсэн гэдэг утгаараа 46 дугаар байр эзэлж байгаа. Энэ нь болохоор бас хиймэл оюун ухааны тал дээр бэлэн байдлын энэ индексийн хүрээнд бол 11 байр бол ахисан ийм ахиц дэвшил гарсан үзүүлэлттэй байна. Үүнээс илүү бас нэг чухал энэ шинжилт өрчөдний хүрээнд бас нэг чухал зүйл юу вэ гэхээр бодит амьдрал дээр одоо гарч болох чинь бодит шинжилт өөрчлөлт гаргана гэдэг маань бол оролцоог бүх хүмүүсийн оролцоог хангасан байх мөн тодорхой зорилготой хэрэгжүүлэх нь чухал. Тэгэхээр Монгол хиймэл оюун ухааныг бол нэвтрүүлэхдээ хот суурин газар болон хөдөө орон нутгийн хоорондын тэгшүүс байдал одоо хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр улам өргөсөж болохгүй. За хот суурин газарт байгаа одоо хүн амын бас нэлээд ихэнх 1% нь бол хөдөө орон нутгтай бас тодорхой хэмжээнд холбогдолтой байдаг. Тийм учраас улс орон даяар хөдөө орон нутгад байгаа малчит нутгийн ард иргэд бол энэ хиймэл оюун ухааны хөгжлийн түвшнээс бол бас орхигдох магадaltaй. Бүрэн ашиг хүрдэж чадахгүй байх магадaltaй. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр жишээлбэл бол дижитал захим энэтхэг гэдэг санаачлалын хүрээнд 600,000 тосгон нүдийг бол энэ хиймэл оюун ухааны системтэй нэлээд хурцтай холбож өгсөн байна. Ингэснээр тухайн хөдөө орон нутгийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбарыг одоо хөрөн дэмжих чухал хувь нэмэр болж өгсөн байна. Бас нэг тодорхой чухал асуудал бол хүний хөгжлийн асуудал, хүний капитал хөрөнгийн асуудал байна. Одоогийн байдлаар Монгол улсад одоогийн байдлаар 27,000 мэдээлэл харилцаа холбоо технологийн мэргэжилтнүүд шаардлагатай байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан гэдээ ярихаар энэ бол зөвхөн одоо код бичдэг хүмүүс гэхээсээ илүү мэдээлэл харилцаа холбоо технологийн мэргэжилтнүүд, за энэ чиглэлийн сургуультай өгөх боломжтой мэргэжилтнүүд, энэ чиглэлийн бас олон нарийн мэргэжилтнүүд бол шаардлагатай болно. За зарим улс орнууд хиймэл оюун ухааныг бас өөрсдийнхөө боловсролын салбартаа уялдуулж нэгтгэсэн Вьетнамын бас нэг жишээг харж болох юм. За боловсролын өөр төвшөнд яаж нэвтрүүлэх вэ? За мөн төгсөх буюу их сургуулийн төвшний боловсролын системд яаж уялдуулах вэ гэдгийг бол авч үзсэн байгаа юм. Тэгэхээр хиймэл оюун ухааны ур чадвар эзэмшсэн энэ хүн хүчний хувьд бол замглаа төв болж чухаламжтай. За мөн энэ тал дээр бол маш хурцтай одоо найдвартай том мэдээлэл өгөгдлийн засаглалыг одоо бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ ёс зүйтэй хиймэл оюун ухааны бүтэц хамрах хүрээг бол боловсруулан гаргах энэ чиглэлийн ажлууд бас нэлээд хийгдэж байна. Хиймэл оюун ухааны хэрэглээг хөгжүүлэхдээ хүний хөгжил нөгөө талаас хүний одоо мэдээллийн нөөцлийг одоо хангах том мэдээлэл өгөгдлүүдийн нөөцлийг хангах зэрэг асуудлуудыг давхар авч хөгжүүлэх хэрэгтэй.
За Монгол улсын хувьд урамсгалын одоо өөрчлөлт гэдгийг бас хэмэл оюун ухаантай уялдуулан нэвтрүүлэх боломжтой. And the various dimensions or implications of that to the health, to the air pollution. За эрүүл мэнд, агаарын чанар, мал аж ахуй, менежмент удирдлагын одоо салбарт. За энэ хэмэл оюун ухааны технологиг нэвтрүүлэх өндөр боломж байна. За мөн эрүүл мэндийн салбар, боловсрол, хөдөө аж ахуйн салбар гэдэг бол за Монгол улсын нэмэн хүртгийг бий болгож байгаа гол сүлжээ байдаг ийм салбарууд байдаг. За бидний хувьд болох дээр үндэсний хэмжээнд томьёолсон хувь нэмрийн хүрээнд хүн болгоно л бол хувь нэмэр оруулж ажиллах ёстой гэдэг утгаараа бол хувь хүний төвшин тодорхойлсон хувь нэмэр гэдэг санаачлаг бас гэж чухал байж болох юм. За нөгөө талаасаа бид нар үйлчлүүлэгч нартаа үнийг ятган үнэмшүүлэх хэрэгтэй. За орон нутагт таслагдсан орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин нутгийн ард иргэдийн 20% нь бол энэ урамсгалын өөрчлөлтийн улмаас нутаг орнд гарч байгаа өөрчлөлтийн улмаас бол нүүдэлж одоо хот зүрэн гадар руу нүүдлэх одоо магадaltaй байгаа. Гэдэг нөхцөлийг ч гэсэн бас харгалзан авч үзэх хэрэгтэй болно. Бодлого, систем тогтолцооны хүрээнд, санхүүгийн салбарын хүрээнд бас эдгээр чухал зүйлүүдийг уялдуулан нэгтгэх нь их чухал гэдэг энэ тал дээр бас бид мэдээлэлээр хангаж нэгдсэн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн зүгээс дэмжиж ажиллаж байна. За баярлалаа. За өнөөдөр холбогдвол бас би ракунчонд бол асуулт байна. За хэрэглэгчийн оролцоог хангана гэдэг бол ногоон шилжилт хийхэд нэн чухал гэж та нэг ярьж ирсэн. Таны харж байгаагаа боловсролын салбарын одоо гүйцэтгэх үүргийн тал дээр ямар байна гэж та харж байна. За үүн дээр бол би дахин онцлон хэлмээр байгаа зүйл бол ногоон шилжилтийн нэн чухал зүйл бол зах зээлийн түвшинд шинжилт өөрчлөлт гаргах нэг ёсондоо үн тогтоохтой холбогдолтой асуудал байна. 10 жилийн өмнө нөхцөлийг эргээд ингээд харьцуулаад харахаар бид бол ногоон өсөлт гэдэг алсын харааг одоо бүрэн хүлээн зөвшөөрөх тал дээр тийм ч усаа сайн ахиж усаа чадаагүй байна. Бүрэн тогтворж чадаагүй байна. Ногоон шилжилт за хөлөмжийн ялгарлыг болоод одоо нэгсэндээ цэвэр төвшөнд тэг байлгах юм зорилт байгаа. За тэгэхээр үүнтэй уялдуулан бид нар ялгаруулж байгаа хөлөмжийн хийн тэгээ уялдуулан яаж төлбөр төлөх вэ гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл бол бидний чөлөө зах зээл гэж байгаа. За хамгийн хямд үн санал болгосон нь бол зах зээл нь уялж байдаг. Тэгэхээр чин сэргээгдэх эрчим хүч энэ хажууд одоо нэг хямд одоо нурсаар галдаг энэ эрчим хүчний шийдэл байгаа тохиол яаж өрсөлдөх вэ? Тийм учраас карбон нүүрсрэгчийн зах зээлийг одоо бодит зах зээлтэй уялдуулах хэрэгтэй. Ингэснээр тогтвортой зах зээлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлэх юм бол тогтвортой зах зээл гэдэг бол нүүрсрэгчийн уламжийн ялгарлын үнэлгээг одоо уялдуулах нэгэн гэсэн үг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ хэрэглэгчид энэ санааг бол бүрэн хүлээн зөвшөөрч чадаагүй бол хэцүү. Гэхдээ энэ тал дээр бол зарим боломж бас харагдаж байгаа. Сүүлийн үед бол ялангуяа нийгмийн одоо зарим бүлэг ялангуяа залуу үеийнхэн дэлхийд даяар болоод энэ урамсгалын өөрчлөлтийн талаар нэлээд мэдрэмтгий анхаарал хандуулж энэ ялангуяа урамсгалын өөрчлөлтөд холбогдолтой асуудлуудад бол хэрэглэгчид ихээхэн анхаарал хандуулах болсон. За Москва, Будапешт, Ташкент, Астана зэрэг улс орнуудад бас. Энэ улс орнуудын одоо залуу үеийнхний хэлж байгаагаар бол тэд урамсгалын одоо өөрчлөлтийн эсрэг одоо харах хэмжээг дэмжиж илүү нэмэлт одоо үн төлөхийг зорж байна гэж байгаа. Энэ бол зах зээлд бол их сайн мэдээ шүү дээ. Жишээлх юм бол Coca-Cola Ташкентад үйл ажиллагаа явуулж байгаа Coca-Cola-ийнхантай уулзаж байлаа. Тэд болох дээр хэрвээ цахилгаан эрчим хүчийг одоо сэргээгч эрчим хүчээр одоо дамжуулан нийлүүлсэн бол бид нэр бараг 50% илүү мөнгө төлөх
боломжтой. Ягаад гэвэл бид нэр Coca-Cola брендийг бол одоо энэ өрсөлдөөнд бол тэргүүнд алхмаар байна. Pepsi Cola-тай харьцуулах юм бол манай Coca-Cola бүтээгдэхүүнийг энэ боломжийг одоо маш их бууруулсан брэнд гэдэг утгаараа тэд манай бүтээгдэхүүнийг сонгох болно. Ингэснээрээ бид нэр хэрэглэгчдийн хүрээнд зах зээлийн түвшинд аливаа илүү үздэг энэ үзэлтээр тодорхой өөрчлөлт гарах боломжтой гэсэн. Нөгөө талаасаа дээрээс доошо чиглэсэн энэ шатлан захирах ясны хүрээнд жишээлх юм бол төв банкны хувьд бол жишээлх юм бол татврын одоо шинжилт хийж бол за хөрөнгөний энэ үнэлгээг зах зээлд нэвтрүүлэхдээ татврын одоо систем шинжилт хийх зарчмаар нэвтрүүлж болно. Ялгаруулж байгаа хүлэмж дээр нь бол татвар ногдуулж болно. Ингэхдээ бол орлого дээр ногдуулдаг татвараа бууруулах зармаар үүнийг бол нөхөн шийдэж болно. За нэгэсэндээ орлого бүрдүүлэхээр зорж байгаа хүмүүст бол бид нар хохирлуулж орчлохгүй. За нэгээс одоо хөлнжийн ялгаруулж байгаа хүмүүсийг бол шийтгэж бол татвар ногдуулж болно. За орлого бий болгож байгаа хүмүүст одоо татвар ногдуулна гэдэг бас тэмж зохистой биш. Харин хөлнжийн ялгаруулж байгаа энэ бизнест бол илүү татвар ногдуулна. Хөлнжийн ялгаруулсныхаа төлөө татвар ногдуулж байна. За мөн боловсролын салбар маш их чухал асуудал юм байна. За залуу үеийнхэн аль хэдүүнээ бол өөрчлөгдөж байгаа. Хэрэг дээр залуучуудад бол бараг энэ боловсролын уламжлал систем хэрэггүй болж байгаа шиг байна. Тэд бол энэ чиглэлийн асуудлыг бол тавихаар оюутнуудын бараг 75% нь бид нэр уран өөрчлөлтийн эсрэг ногоон эрчим хүчийг бол ашигласан үгээр одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээр илүү зах зээлийн төлөвлөгөөнөөс илүү үн төлөхөд бэлэн байна гэж хэлсэн байна. Ингээд үзэх бол залуучууд шинэ үеийнхэн энэ тал дээр боломж өөр хэлбэл хамтран хариуцлага хүлээх юм бас шийдэх боломж байна гэж харж байгаа юм байлээ. За чөлөө зах зээлийн системд боломж байхгүй болвол Грета Thunberg гэх мэт одоо энэ залуучуудын одоо мунлайлагч болсон энэ хүмүүс бол одоо энэ шинэ санаачлалыг нэвтрүүлэх энэ боломж нь одоо багуулна. Үүнийг дэмжиж харин өгөх хэрэгтэй. Ингэснээрээ хоёр төрлийн ийм үнийн ялгааг одоо гаргаад ирэхээр хэрэглэгчид ч гэсэн бас сонголт бий болж байна гэсэн үг. Okay, so let me thank. За ингээд гайхалтай бас хурлын энэ хэсгийн панелистуудаа маш их талархаж байна. Маш сайн ажиллаа. Их сайн нарийн одоо мэдээлэл бүхий баялаг мэдээлэл бүхий аяг туршлагаас хаваацлаа. Ингээд бүгдээрээ талархал илэрхийлж алга тарьцгаая.